Жек Лондон. Цагаан соёот. 2 дугаар хэсэг. Зэлүүд нутагт төрсөн амьтан. 4-р бүлэг. ертөнцийн хан. Ихэн агуугаа орхиж анд явдаг болсон тэр цагт Сарл бэлтрэг агуу наманд ойртож очихыг хорвилдог хуулийн учрыг ойлгосон байлаа. Ихэн энэ хуулийг тайлбарлаж, хошуугаараа нударч, савраараа түлхэж олон удаа ятгаж итгүүлсэн ба бэлтрэгт өөрт нь ч бас айх, зүн хөвжиж эхлэв. Агуу дөнгөрүүлсэн ахархан насандаа Сарл бэлтрэг айж имэмээр онцон явгтаа учлаагүй боловч айх гэж юу болохыг эрхэш мэддэг болжээ. Айдас бол Сарл бэлтрэгт эрт толын өвөг дээдсийн мянган амьдралыг дамжин ирсэн зүйл байлаа. Гэвч үүнийг ганц нүдэд гичи 2 шууд дамжуулан өгсөн мэжээ. Тэд бас айдсыг өөрсдийн төрөл төрөстөөс өглөн агсан билээ. Айдас бол алс сумардын нэг ч амтан ангижирч буюу хоолоор арилжиж чадаагүй тэр нутгийн өв уламжлал юм. Ийхүү Сарл бэлтрэг айхын мөн чанарыг ойлгоогүй боловч айдсыг мэдэж авчээ. Айдас бол амьдралд хөндөсөн гарч ирдэг олон саад татварын нэг гэж ойлгоод түүний эрхийг дагсан бизээ. Харин амьдралд ийм саад татвар байдагт бэлтрэг өөрөө итгэсэн юм. Ихээхэн өссөн цагт үл залгах хүсэлд нь давшгүй саад татвар тохиолддгийг мэдсэн билээ. Агуун хатуу хаан ихийн хошуугаараа ширүүн нудрах, савраараа унтал алагдах, үлсвэлэн энэ бүхэн ертөнцид альва юм бэхэн зэхэн байдаггүй, сансан бодсноор нь гүтдэггүй, олон янзын хаарт саад бэрхшээл байдгийг ойлгуулсан билээ. Энэ бүх хязгаарлал, хорио, цээр бол хууль юм. Энэ хуульд захирагдан дидэг бол өвдөх осолдохоос зайлахын нэр мөн. Бэлтрэг энэ бүхний тухай хүн шиг бодож сэтгэээг нь мэдээж. Хүрээлэн буй ертөнцийг зүгээр л өвтгөдөг, үл өвтгөдөг гэж зааглаад амьдралын шагнал, баясгалангад хүртэхийн тулд өвтгөдөг бүхнээс буюу хориг хаалтаас зайлсхийх болжээ. Тийм ч учраас ихийн итгүүлэн үнэмшүүлсэн хуульд захирагдан, айдсын хуульд хөтлөгдөн ихийн эзгүй цагт агуун амнаас холхон байдаг байр. Амсар бол түүнд гэрэгт ханах хിവэр үлджээ. Ихийн эзгүйд голдоо унтаж, үе үе сэрэн, хоолой нь аяндаа зангирн намуухан дуугаар гаслан хөвтөх ажээ. Нэг удаа сэрээд гэрэг ханын цаана хачин чимээ гахыг сонсов. Энэ бол нохой зээх байсныг бэлтрэг яахан мэдэх билээ. Нохой зээх агуун аманд ирж, өөрийн шазруун зангаас уурсан дагжиж, нүхнээс ханхлах үнрийг шинжлэн зогсов. Энэ бол урд нь сонсогдоогүй, хачин дуу чимээ байсан болохоор үл мэдэгдэх аюултай зүйл. Альва үл мэдэгдэх зүйл бол айдас учруулах нэг үндэс мөн гэж бэлтрэг ойлгож байжээ. Бэлтрэгийн сэрвэний үс өрвийн болсон боловч чимээ гарсангүй. Гадаах дуу чимээний хариуд үсээ өрвүүлэхийг яаж мэдэв? Ийм тохиолдол урд нь гарч байгаагүй боловч түүний богинохон амьдралаас тайлбар үл олдох айдсын илрэл байлаа. Айдсын хамт бас нэгэн зөнгөөрөө нуугдаж хорогдох хүслэн төржээ. Бэлтрэг үхтлээ айж дуурахч үгүй, хөдлөхч үгүй, цартсан, үхсэн мэт хэвтэж байв. Ихэн эргэж ирээд нохой зээхийн мөрийн үнэрлэн, архирч, агуйдаа ухсхийн орж, бэлтрэгээ юр бусаар инхрийлж, долоож таалан эрхлүүлв. Бэлтрэгч аимшигт өвдгөх зүйлээс зайлан гарснаа ойлгов. Гэвч бэлтрэгт өөр олон хүчин үүрчилж байсны дотроос хамгийн гол нь өсөлтийн хүчин байлаа. Зэн бэлэг хууль 2 түүнээс захирагдахыг шаарддаг бол өсөлт үл захирагдахыг шаардна. Их айдас 2 бэлтрэгийг нүхний амнаас хол байлгана. Өсөлтлөгч амьдрах тул альва амьдрал ямагт гэрлийг мөрөөднө. Залгисан өмх мах, балга сүүний хэрээр өндийн босох амьдралын хүчрхэг давлгааг хэрхэвч хаан боож үл чадна. Тэгээд ч Сарл бэлтрэг айдас дуулуурыг хойш тавьж амьдралын түлхэлтээр нэгэн сайхан өдөр агуйн ам руу хурцгардуухан тэмтжиж очив. Өмнө нь полон зогсдог бусад хаантай харьцуулахад гэрэлт хан бол ойртохын хэрээр гэдрэг ухалж байдаг ажээ. Бяцхан хар хамраа шонтойлгон хизээ хатуу юмд тулхвал гэсээр ахих тутам хан улам тунгалаг нэвтэрч болохуйц болж холдсоор бэлтрэг энэ ханыг бүрдүүлэгч бодисын гүнд нэвтрэн орчив. Чухам үүнээс болж төөрөгдөгд оров. Сая хатуу зүйл дундуур мүлгсэн билээ. Гэтэл гэрэл улам хурц олж байна. Айдас бэлтрэгийг буцаан хөөвч, бэгчин буй амьдрал түүнийг урагш хөдлөнө. Гэгээд агуугаас гарлаа. Түүнийг хүрээлж байсан хан санамсаргүй хол ухрав.
Нэн хурц гэрэлд нүдэн өвдөг шиг их гялбаж харахгүй боловч орон зай тэлэгдэн өргөжиж бэлтэргийн толгой эргэв. Гэвч хурц гэрэлд болон юмсын хоорондох уудам тэнүүн зайд ааж мардасав. Эхлээд хан ухран ухарсаар бүр алга болоод өөр байдалтай харагдаж байна. Хан эрээн цаохор болж түүнд модны цаана уулс сүндэрлэж тэнгэр уулан дээгүүр цэлийн харагдах боллоо. Бэлтрэг учиргүй их айв. Үл мэдэгдэх аюултай юм их олон ажээ. Бэлтрэг агуун аманд хэгтэж өмнө нээгдсэн ертөнцийг удтал ажиглав. Ямар их аимшигтай юм бэ? Үл мэдэгдэх бүхэн түүнд дайсагнаж байгаа мэт санагдах авай. Сэрвэний үс босож эхлэв. Шүдэ ярьзайлган сүртэй догшин архирахыг завдав. Өчүүхэн бөгөөд аймхаа нэгэн араатан бүх ертөнцийг дайран өдөж занал хийлв. Гэвч юу ч тохиолдсонгүй. Бэлтрэг элдвийг сонирхон харсаар архирахыг ч мартав. Айж имээснэч ор тас мартаж орхив. Өсөж бэхжиж буй амьдрал айдсыг ялан давж айдсын оронд сонирхол дүржээ. Бэлтрэг нүдний өмнөх юмсаа, нарамд гялбарсан буй голын задгай усыг, налуу ирэг дээрх хатсан нарсыг, налуу иргийг, улмаар дээш агуун амсар хүртлэх өгссөн налуу хэсгийг ялан харжээ. Саарл бэлтрэг саяхан болтол тэгш газар амьдарч байсан болохоор унаж гэмтхийг болон ер нь өнхөрч унана гэж юу байдгийг мэдэхгүй байв. Ийм учраас зөрөгтэй нь аргагүй алхтал, уруу газарт хий гიშгэж хойд хөлн нүхний амсрын ирмэгт тээглэм, хамраараа газар мөргөн унаж цааш налуу руу өнхөрлөө. Газар мөргөж хамраа өвтгсөн ба учиргүй айж сандрав. Нөгөө айхтар үл мэдэгдэх зүйл түүнийг бүрэн эзэмдэн авч эрхэндээ оруулан тэсвэрлэшгүй их өвтгөх янзтай болов. Бэгчиж буй амьдрал дахин айдст байраа өгч, альва айсан гүлэг дасалдгийн айд хивээдэх хүчээрээ гаслав. Үл мэдэгдэх зүйл түүнд занал хийлж байна. Чухам түүний яах гэж буйг мэдэхгүй боловч зогсолтгүй гасалсаар байв. Энэ бол үл мэдэгдэх зүйл хажуугаар нь сүйтгэн өнгөрөхөд айж чив чимээгүй хөвтгээс хавгүй дураажээ. Үл мэдэгдэх зүйл одоо түүнийг эрхэндээ бүрэн оруулжээ. Дуугүй байвал тус болохгүй. Одоо бол бүр сүнсээ хальтал айжээ. Гэвч эргийн налуу багсаж, ёроолд нь өвс ногоо ихтэй байв. Өнхөрх нь удааширсаар зогсоход бэлтрэг байдаг чадлаараа уянгалуулан гаслав. Дараа нь юу ч болоогүй юм шиг босож биеийнхээ шороог сэгсрэн унгав. Дараа нь сууж эргэн тойрныг ажиглав. Дэлхийгээс ангараг дээр буусан анхны хүн лав ингэж ажиглах биз. Бэлтрэг ертөнцийн ханыг нэвтгэн гарч, үл мэдэгдэх зүйл түүнийг суллан тавьж ямар нэгэн гимтэлгүй үлджээ. Анх ангарагт очисон хүнч бэлтрэг шиг тэгтлээ их гайхахгүй зэ. Бэлтрэг энд урдчилсан мэдлэггүйгээр ямар нэгэн бэлтгэлгүйгээр үл таних ертөнцийг судлагч болж хойгров. Аимшигт үл мэдэгдэх зүйл бэлтрэгийг нэгэнд суллан тавьсан тул мань бэлтрэг түрүүчийн бүх аюул айдсыг мартаж орхив. Эргэн тойрныг ихэд сонирхон, хөлд орох ногоо, арай цаагуур байх ансны нагч, хатсан нарс, хүрээлэн буй мод, талбайг сонирхон ажиглана. Нарсны цаанаас нэгэн хэрэм шууд давхиж ирэхэд бэлтрэг учиргүй их айв. Юуны өмнө газар наалдан архирав. Гэвч хэрэм өөрөөс нь илүү айж, санд минд модон давиран гарч, аюулгүй газар очмогцоо цухалд нь цар дуугарав. Энэ явдал бэлтрэгийг зоригжуулсан тул дараа нь тоншуултай тулгалж цочин зогтссон боловч цааш итлэгтэй алхлав. Явх бүр улам итгэс сууж байна. Замд нэгэн зоримог шуутай дайралтав. Бэлтрэг түүнтэй тогдох санаатай урд хөлөө өргөтөл шуу түүний хамрыг өгдтөл тоншиж бэлтрэг газар хэвтэн гаслав. Харин түүний гаслахаас нь шуу имэж мисэн модлоо. Бэлтрэг их юм сурж байна. Түүний бяцхан дорой тарих ухамсаргүйч гэсэн дүгнэгт хийж байв. Юмс бол амьтай, амьгүй гэж хоёр янз байдаг. Амьд юмнаас болгоомжилж явах ёстой. Амьгүй зүйл бол нэг байрандаа хөдөлгөөнгүй байдаг бол амьд юмс хөдөлж байх. Ба тэдний яахыг урдчлан мэдхэд бэрх. Тэд яаж ч магадгүй, учир ямагт сэрэмжтэй байх ёстой. Бэлтрэг үе бүдэрч их бодих явна. Хол харагдсан мөчир хамрыг нь цохих ба хажуу биеийг нь шил бүрдэнэ. Торж очим хөл хамраа өвтгөн. Жижиг мүлгүр чулуун дээр гიშгэмгцэл халтарна. Тэгээд эцэст нь амьгүй бүх юм хөдөлгөөнгүй биш.
Амьгүй жижиг юмс ундаг, өнхөрдөг болохыг бэлтрэг ойлгов. Ийхүү алдах тоол нь ихийг сурч байна. Их явах тутам алхах, гიშгэх нь тогтвортой бат бэх болж байх. Хөдөлгөөнөө тохируулж бие махбодын бололцоогоо зохицуул сураад юмсын хоорондын болон юмс өөрийн бие хоёрын хоорондын зайг баримжаалж сурна. Юм мэдэхгүй амтан хүнийг аз дагаж явдаг. Гөрөөчн болохоор төрсөн бэлтрэг агуйнхаа дэргэд антай дайралтаж энэ ертөнцид мэндэлсээр анхныхаа олцыг барив. Ив дүүгүй бойтог хөдөлгөөнөөсөө болж өвсөн доор маш нарийн дарталж барьсан ятууны үүр дээр унчихжээ. Унсан нарс дамжиж яваад өмхөрсөн зөөлөн газар нь гинт цөмөрч түүний улмаас бөөрөнхийн модноос халтар мунахта хажуугийн бутны доор байсан ятууны үүрэнд 7 ангаахай дээр ойчжээ. Ангаахайнууд чарлалдаж бэлтрэгч эхлээд сүрхий айв. Дараа нь ангаахайнууд бяцхан болохыг хараад зориг оржээ. Ангаахайнууд хөдийж байна. Нэгийг нь хөдөөрөө дарваас бүрч их чарлав. Энэ нь бэлтрэгт их л таатай санагджээ. Бэлтрэг ангаахайг үнэхтээд амандаа зуулаа. Ангаахай тийчлэн. Хилийг нь гижигдэн. Чухам тэр үед хар шүүсэн асган байх бол хоёр эрүүгээ нийлүүлж орхивол хэврэх нь яс нажигнан хугарч бүлээн цус амтагдав. Тунч амттай цус ажээ. Түүний аманд ихийнх нь агчирдаг антай адил ам байна. Дагцхүү амьд учраас тунч амттай ажээ. Бэлтрэг бүх ангаахайг идчихэв. Дараа нь их шигэ ам хамраа 7 сор бутнаас гарч явлаа. Түүнийг далавчтай хуй салхитай арив. Оногчтой хурдан дайрагт далавчны огцон хүчтэй цохилд бэлтрэгийг самгардуулжээ. Толгоогоо хөлдөө хавчуулан далдарч таслав. Далавчаар дийсэн нь улам гаагч байна. Их ятуу учир зүггүй ууралжээ. Бэлтрэгч бас уурлав. Архиран үсэрч хөлөө сарвалзуулаад далавчны нугаас жижиг шүдэрээ зууж аваад байдаг хүчээрээ тал тийш нь сэгсжив. Ятууч хариуцан уралдаж нөгөө далавчаараа бэлтрэгийг нүүр нүтгүй балбаж байна. Энэ бол бэлтрэгийн анхны тулалдаан бөгөөд урд үзэгдээгүй ихээр хөөрөн баясаж айж эмээхийг ор тас мартжээ. Амьдралдаа анх удаа өөрийг нь эсэргүүцсэн буй амьд амтныг уурж тасдаж байна. Энэ амтан бол мах бөгөөд энэ махны цусыг сорох шунал бэлтрэгийн бүх бие мэдрэлийг эзэнтжээ. Урд нь 7 жижиг амтныг устгасан одоо том амьд амтныг устгахтаж байна. Бэлтрэг азтайгаач ухаарах сөхөөгүй энэ зодоонд бүрэн ахтаж даанч их баярлжээ. Урд үзэгдээгүй ихээр хөөрөн догдолж биеийн чичрэн салгалж байлаа. Далавчийг зуусан хിവэрэ аман дотроо сүрхий ширүүн архирна. Ятуу түүнийг чирсээр бутнаас гаргав. Дараа нь бутуу эргүүл чирэх гэдэл бэлтрэг түүнийг бүр ил цагаан газар чирч гаргалаа. Шуу чарлан бархилж далавчаараа дисэх ба үдсэд нь тал тийш цасны ширхэг адил бутрна. Бэлтрэг ууртаа бүр өөрийн ухаангүй болж өв дээдсийн дайчин цус хөөрч дотор нь багтаж ядан буцалж байна. Бэлтрэг ёстой нэг бүрэн дүүрэн амьдралаар амьсгалж байгаа боловч өөрөө түүнийгээ үл мэднэ. Бэлтрэг үүргээ биелүүлж хийх ёстой ажлаа хийж олдсныхоо амийг таслахын тулд пололдож байгаа нь энэ билээ. Ингэснээрээ оршин амьдрах эрхээ хамгаалж аж төрхийн эрхэм дээд зорилгыг биелүүлж байгаа бөгөөд чухам ийм маягаар жинхэнэ зорилгоо хэрэгжүүлж байхад нь л бүх хүч чадал нь дайчлагдан амьдралын бүх утга учир нь их тодорхой болдог билээ. Шоу эсэргүүцэх чадалгүй болов. Бэлтрэг далавчийг нь зуусаар л байна. Хоёул газар хэвтэн BBC-г харж байна. Бэлтрэг ихэд зандал хийлэн архихыг завдав. Шоу хөндүүрлэн буй хамрыг нь тоншив. Бэлтрэг татуулзан чичирсэн боловч далавчийг тавьсангүй. Ятуу хамрыг нь дахин тоншив. Бэлтрэг гаслан бултаж далавчийг зуусан хിവэрэ ухрахтаа шууг чирч яваага хараахан мэдсэнгүй. Зовлонт хамар дээр нь цохилт ирсээр л байна. Бэлтрэгийн дайчин гал унтарч эхлэв. Эцэст нь олзоо хаяж гудам шигтайгаар зүгтэж талбай нөгөө захад очоод бутан дор жамсгаад нь хилээ унжуулан гоморхон гасалж хөвтлээ. Гэтэл дахин гинтийн аюул нөмрөн ирж бэлтрэгийн зүрхийг шимсрүүлв. Үл мэдэгдэх зүйл бэлтрэгийг дахин айлгав. Бэлтрэг өөрийн ирэхгүй бутан доогуур шурган орлоо. Далавчид том амтан хажуугаар нь салхи татуулан зэвүүн гэгч дуушуугүй өнгөрөв. Бэлтрэгийг шүүрэн авахаар хурмстаас шууган бууж ирсэн харцаг олзоо алглаа. Бэлтрэг бутанд хэвтэн бар зэрэг тайвширч
Талбай нөгөө тал руу сүрдэн харж байтал нөгөө ятуу сүйтгэгдсэн үүрнээс дүрхийн нисв. Үрээ алдаж үе гашууд автсан хөөрхий ятуу нисэхдээ тэнгэрийн далгачид цахилгааныг мартжээ. Гэвч бэлтрэг болсон бүх явдлыг тод харж байсан ба энэ явдал түүнд сануулга сургамж болов. Харцаг шидсэн чулуу мэт шуугаан ирж газар дээгүүр далавчаараа өвс шүргэн алдаж өнгөрөхдөө хурц хумсаа ятуунд шигтгэж аваад чарлалсаар нисэн мадлаа. Бэлтрэг нуугдсан байрандаа удаан хэвтэв. Ихэн мэдэж авлаа. Амьд амтан гэдэг бол мах байдаг агаад амттай ажээ. Гэвч том амтан бол өвтгдөг тул ядууны ангахаа мэд жижиг амтныг идэж байх, том амтнаас холхон явах нь зүйтэй юм гэж ойлгов. Гэвч бас нэрээ жаахан бодож, том шуутай дахин үзэрцэх хүсэл төржээ. Харамсалтай нь харцар түүнийг аваад явчихлаа. Өөр ятуу олдох болов, явж хайх хэрэгтэй. Бэлтрэг налуу эрг рүү бууж усанд хүрв. Одоо болтол ус үзээгүй лээ. Гიშгэхэд найдвартай, тэгш талбай шиг харагдсан тул урагш зэрэгтэй алхтал гүн усны ёроол руу айн чарлсаар живж үж мэдвдэх зүйлийн адгад шууд орчихов. Хүйд өргөж амьсгалан давхцав. Хамраар нь ус орж уушгинд нь хүрчээ. Амьсгаа нь бүтэж үхэлтэй учирсантай адил болов. Саарл Бэлтрэг үхэл гэгчийг мэдэхгүйч алс умардын аливаа адгуусны адил үхлээс айдаг юм. Үхэл бол түүнд хамгийн аюултай өвдөлтийн биелэл байлаа. Үл мэдэгдэх зүйлийн хамаг нарийн учир, аюул занж бүхний нийлбэр дүн нь үхэл гэж ойлгож байв. Үхлийн учрыг сайн мэдэхгүйч энэ бол гитишгүй зовлон, айж болгоомжлох ёстой зүйл гэж үзэж байв. Бэлтрэг усан дээр хөвөн гарч ам дүүрэн агаар залгав. Энэ удаад дахин живсэнгүй. Харин сурч дадсан мэт дөрвөн хөлөө хөдлөн сэлэв. Ойрын эрг ердөөл нэг ярд зайтай байсан боловч сандарсны эрхээр түүнийг харалгүй алсын эргөөд сэлжээ. Горх нарийн боловч энэ хэсэгтээ өргөн тогтун урсгалтай байв. Бэлтрэг усны дунд очиод урсгалд татагдан тэрүүхэндээ ширүүн урсгалтай боргоо руу орж явчихв. Тогтун урсгал гинт ширүүссэн тул сэлж чадсангүй. Толгой нь нэг гарч, нэг далд орсоор нуруу бөөрөөрөө шидэгдэн том чулуу мөргсөөр урсан явлаа. Мөргөх бүртээ гаслах бөгөөд, гаслах тоогоор нь голын ёроолын хичнээн том чулуу замдан тохиолдсныг тоолж болохоор байлаа. Боргоог өнгөрмөгц горхны эрэг тэлж, усны эргүүлэг үүснэ. Түүнд татагдан эргэлдэж урссаар намхан эргийн хайраг дээр аяархан шидэгдэв. Уснаас гарч хөвтлээ. ертөнцийн бас нэг зүйлийг мэдэж авчээ. Ус бол амьгүй хэрн хөдөлдөг ажээ. Мөн газар мэт хатуу харагдах боловч хатуу юм юу ч алга. Юмс бол хизээж харсан, бодсноор бишим гэдэг дүгнэлт хийв. Үл мэдэгдэх зүйлээс имерх гэдэг бол өвөг дээдсээс уламжлан ирсэн бөгөөд хүрээлэн буй орчиндоо үл итгэхийн нэр юм. Энэ нь бодит байдалтай тулгарсны дараа уламж гүнзгийрэх ажээ. Үүнээс хойш юмсын гадаад талд үл итгэх явдал нэг насны зам болов. Альва юмд итгэхийн тулд уг юмыг урдаар сайн мэдхийг хичээдэг болжээ. Энэ өдөр бэлтрэгт бас нэг адал явдал тохиолдох ёстой байжээ. Бэлтрэг ертөнцид түүнд хамгаас илүү хэрэгтэй ихийгэ гинт ихээр өгүүлжээ. Энэ өдрийн үдсэн туулсан бүхнээс бэлтрэгийн бие төдийгүй толгой тархич ядарчээ. Түүний тарих энэ ганц өдөрт өнгөрсөн бүх өдрийнхөөс илүү их ажиллажээ. Түүнээс гадна нойр нь хүсч байлаа. Танцаардаж арчаагүйтэд сэтгэд гонсойж ихийгэ агууга ирж явлаа. Нэгэн будны дондуур өнгөрч явтал цангинсан зэрлэг дуу хадаж, урдуур нь нэгэн шар юм гясхийн өнгөрөв. Бут руу харван орж буй чон огтныг олж харав. Чон огт нь биеэр жижиг тул бэлтрэг түүнээс айсангүй. Гэтэл хөл доор нь бүр жижиг амтан байсан нь чон огтны зурцаг бэлтрэгийн нэг адил гэрээ орхин аялж явсан амтан байжээ. Бяцхан чон огт нь өвсөн доогуур шурган мормогц маань. Бэлтрэг түүнийг хөлөөрөө дарж нуруугаар нь өнхрүүлэн сонирхов. Чон огт нь час хидэл чарлах нь хачин чихэрсэн ажээ. Тэр игшинд бэлтрэгийн нүдний өмнөр шар толгой дахин гяс хийж, чанга дуугаар чарлан, полгоог нь дийлсэж, их чон огтны хурц шүд бэлтрэгийн хүзүүнд шигдэж орхив. Бэлтрэг архирах, гаслах, хослуулан ухрах завсар чон огтон зулзагдаа очиж, түүнийг дагуулан бутанд далдоров. Хазуулсан өвчин намдаагүй боловч, жижиг амтанд доромжлуулсандаа гонсойж, намуухан гинжид суулаа. Чон огтон тийм баг атлаа хацх нь айхавтар ажээ. Бяцхан чон огт нь бол алс умард хязгаарын хамгийн догшин,
хамгийн их хонсонтой аюуртай магчин амьдын нэг гэдгийг мэдсэнгүй. Гэрч төлөвгүй мэджээ. Бэлтрэг гингэнэж намжаагүй байтал их огтон дахин хурч ирэв. Зулзган нэгэнт аюудгүй газар байгаа тул шууд үсэрсэнгүй. Болгоомжтой ойртон ихт нь бэлтрэг түүний могоо мэт нарийн бие өндөр өргөсөн толгойг нь сайн харж амжив. Чон огдны харааж зүгсэн чардах дууны хариуд бэлтрэгийн нурууны үс сэрвийн босож ууртай гихч нь архирв. Чон огд нь улам ойртсоор гинт үсрэн нарийн ар биеийг харагдахгүй болов. Бэлтрэгийн туршлагагүй нүд түүнийг олж харсангүй. Гэтэл чон огд нь бэлтрэгийн хоолойд зүгдэн гүнзгий хаджээ. Бэлтрэг архин хариуцж няцаах гэсэн боловч нас залуу ертөнцид анх удаа гарч буй тул архиралт нь гаслах тулж тулалдахыг болж чон огдны шүднээс салж зүхтаахын хичээв. Гэвч чон огд нь салалгүй зүгцээр бэлтрэгийн амин гол нь цохилон буй гүрээний суцсанд хүрэхийг хичээж байна. Чон огд нь бол цуснд дуртай. Амьд амтны цусыг гүрээнээс нь шууд сорох бүрч дуртай юм. Саарл бэлтрэгт гарцаагийн үхэл тулгарчээ. Будны цаанаас их нь ухсхийн гарч ирээгүйсэн бол бэлтрэгийн тухай их түүх бичигдэхгүй байлаа. Чон огд нь бэлтрэгийг орхин их чонын хоолой өөд харвсан боловч алдаж ирүүнд нь зүгдэв. Гичи толгоогоо шилбүүр адил ирүүлэн сэгсчих зуур чон огдны шүдэн алдарч дээш агарт шидэгдэв. Түүний урт нарийн шар бие газар бууж амжихаас өмнө гичи шүүрэн авч шазруун зөрмөг чон огд нь саарл бэлтрэгийн ихийн хурц шүдэнд өртөж үхлээ олов. Ихийн оргилсон нинжин хайр бэлтрэгт том шагнал болов. Их нь хүүгээсээ илүү баярлжээ. Хүүгээ хамраараа төрм унгаж шархыг нь долов. Дараа нь цус сорогч чон огдныг хувааж идээд агуудаа эргэн очиж унтахаар хэвтлээ. Тав дугаар бүлэг. Олзны хүй. Бэлтрэг жигтэйхэн хурдан өсөж торнив. 2 өдөр амраад дахин аялалд гарав. Энэ удаагийн аянд түрүүний хороогдсон чон огдны зулзахтай тааралдаж түүнийг бас ихийнх нь хойноос явуулав. Одоо төөрөлгүй агууд буцах замаа олж ирээд ядарсан тул унтахаар хэвтэв. Үүнээс хойш бэлтрэг өдөр бүр анд явдаг. Тэгэхдээ улам хол аялдаг боллоо. Өөрийн хүч тэнхээ бас сул талыг яг мэдэж, хэдий дэрлэхэг зориг гаргах, хэдий сэрэмжлэн болгоомжлол зохихыг сурлаа. Өөрийн хүчинд бүрэн итгэж, хийхэн шоналд захирагдах зарим цөөн тохиолдлоос бусад үед хизээд болгоомжлох хэрэгтэй ажээ. Ятуутай тааралдахдаа бэлтрэг бүр шулам шиг аашилдаг болов. Муу сайн хэрмийн цар бархирахад хариуд нь сүртэй архирч няцаард өгөхийг мартахгүй болов. Гагцхүү түүний хамрыг тончсон шувуутай адил шувууг хармагцал ухаангүй уурладаг болов. Гэвч ой дотор өөрийн нь адил олз хайж явдаг бусад магчнууд тогтлох аюул занал тохиолдсон үед бол бэлтрэг ямар ч шувуунд анхаарал тавихыг болно. Нөгөө харцгийг мартаагүй бөгөөд сүүдрийг нь хармагцал ботон доогуур хосхон нуугдахыг хичээнэ. Савар нь хоёр тийш халдрахыг болж ихийн адил хөнгөн чимээгүй нүдэнд ажиглагдамгүй хурдан давхиж сурав. Ангийн тухайд гэвэл ол зомг нь анхны өдрийнхөөр дуусав. Ядууны 7 ангаахай нэг жижиг чон огтноор олзон барагджээ. Гэвч алах, устрах шунал өдрөөс өдөрт улам гарч модон давирагч хэрэмд хүртэл хизээ нэг цагт хүрч чадах мөрөөдлөөр амьдарч байлаа. Гэвч шувуу агаарт хөөрн нисхийн адил хэрэм модонд дүлэн гарч арилах тул хэрмийг газар байхад нь л гитэж агнахаас өөр замгүй ажээ. Бэлтрэг ихийгээ ихэд хүндэтгэн, их нь мах олж чаддаг. Хүүгийн хувийг авчрахыг хизээж үл мартна. Түүнчлэн юунаас ч айдаггүй. Энэ аимшиггүй зориг бол гагцхүү мэдлэг туршлагын ачуур мөн гэдгийг бэлтрэг хараахан мэдсэнгүй. Аимшиггүй зориг бол зөвхөн бяр чадлын илрэл гэж арай өрөөсгөл бодож байжээ. Ихэн түүнд тэр чигээрээ хүч, бяр чадлын төвс биелэл байсан бөгөөд арай том болсон хойноо ихийн тэнхээтэйг түүний хүчтэй алавдах, хамраараа нудрахтаа мэддэг болсон ба бүр сүулдэ хазаж шийтгдэг болжээ. Энэ нь ч бэлтрэгт ихийгээ хүндтгэн бишрэх санаагаа бэхжүүлсэн юм. Уг дуугүй захирагдахыг ихэн түүнээс шаардаж өсөж томрох тусам хүүтэйгээ улам ширүүн харьцах болсон билээ. Дахин үлсгэлэн болж энэ удаад бэлтрэг үлсгэлэнгийн аюулыг бүрэн ухамсартай амсав. Гичи хоол ирж давхсаар бүр туржээ. Бараг бүх цагаа гөрөөнд өнгөрөөж голцоо амжигтгүй явах ба агуудаа ирж унтах нь ховордлоо. Энэ удаагийн үлсгэлэн богино боловч аюултай байв. Бэлтрэг ихийн хөхөөс тусал сүүч алахгүй болж махны тухайд бол барааг нь ч харахгүй болов. Урд нь эрхэл зугаацах зорилгоор гөрөөлдөг байсан бол
одоо жинхэнэ ёсоор ан хавьж бүтгийгүй үлдэнэ. Гэвч энэ бүх бүтгийгүүдх нь бэлтэргийн хөгжилтэд тус болж байв. Хэрмийн зам байдлыг улам хичээнгүүлэн судлах болж, түүнд чимээгүй гитэж очихын тулд улам чих хичээл зүтгэл гаргах болов. Талын холгон руу гитэж түүний нүхийг малтаж сурав. Тоншуул ба бусад олон шувууны тухай шин мэдлэг эзэмшив. Газар дээгүүр жирэлцэх харцгийн сүүдрийг хараад бутан доогуур шорогдог цаг өнгөрчээ. Урдхыг бодвол тэнхээтэй, туршлагатай, өөртөө итгэлтэй болжээ. Түүнээс гадна өсөглөн түүнийг догшин хэрцгий болгов. Одоо ойн цорхойд хамгийн ил газар нь сууж харцаг бууж ирэхийг хүргээдэг болов. Өндөр хөх тэнгэрийн харцагч бэлтэргийн хувьд махмун байлаа. Гэвч харцаг тулалдахаас татгалзах тул урам хугарч, өссөндөө сэтгэл гонсгор намуухан гиншсээр буданд орж хөвтөнө. Өсөглөн дууслаа. Гичи гэртээ мах авчирлаа. Энэ мах бол юр бусын гадуур дагчирч байсан махнаас шал өмнөө ажээ. Энэ бол нөгөө шилүүсний зулцэг байлаа. Нилээд том болсон авч бэлтэргийн хихтэй болж чадаагүй байна. Авчирсан махаа цүмийг бэлтрэхт өгөв. Их нь үл залгаж хэдийн амтсан ба энэ хэрэгт шилүүсний бусад бүх зулцэг зориулагдсан гэдгийг хүүн хараахан мэдээгүй байв. Мөн их нь ямар айхтар аюултай хэрэг хийснийг ч таамаглаагүй ажээ. Хилэн шиг сүртэй залуухан шилүүс бол амттай мах гэдгийг бэлтгэрэг мэдэж, энэ махыг идэж залгисан өмх мах болгон цэнгэл мэт санагдж байв. Гидс цадсан бол амар хэрэгтэй болдог тул бэлтгэрэг агууд ихтэйгээ зэрэгцэн хөвтөж унтаад ихийн архирах дуугаар сэрв. Ихийгээ ийм сүртэй архирахыг бэлтгэрэг урд сонсоогүй лээ. Магадгүй бэлтгэрэг насан туршдаа ихийн ийхүү муухай архирахыг дуулаагүй ч байж болно. Одоо ийхүү архирах шалтгаан байсан бөгөөд түүнийг гичинээс өөр хинч сайн мэдэхгүй лээ. Шилүүсний зулцэг устгасан хэрэгт хариу шийтгэл заавал ирэх ёстой. Үдийн нарны хурц гэрэлд бэлтгэрэг нүхний амсар газарт наалдан хөвтөх хэмэгч нь шилүүсийг олж харав. Бэлтгэргийн нурууны үс сэрвийн босжээ. Өөдөөс нь их аюуж ширтэн буйг зөнгөөрөө хилүүлэлгүй мэдэв. Шилүүсний гадаад төрх тийм айхтар аюултай биш байлаа гэхэд түүний сөнгдүү хэрчинсэн дуу гив гинт чанга архирах дуу болон солигдож сонсогдох догшин уур хэлнэн болохыг тод итгэж байв. Бэлтэргийн биед өсөн бэхжиж буй амьдрал түүнийг урагшин түлхэв. Ирэлхэг сүхтэй архирсаар ихтэйгээ зэрэгцэн зогслоо. Гэтэл ихэн түүнийг хошуугаараа ичгүүтэйгээр хойшин түлхэж орхив. Агуун намхан нам шилүүсэнд үсрэх боломж өгөхгүй тул мүлгсөөр агууд орж ирэнгүүт гичи ухсхийн угтаж шилүүсийг газарт наалдуулан дарав. Бэлтэрэг энэ ширүүн тулалдааны учрыг сайн олж чадсангүй. Гагцхүү бархиран хүрхрэх, чарлан гаслах дуул сонсогдно. Хоёр араатан газар дээгүүр өнхрөн, шилүүс шүд хумс хоёроороо чан зүвхэн шүдээрээ тулалдана. Бэлтэрэг архиран ухсгийж шилүүсний хойд хүлд зүүгдэв. Биеийнхээ жингээр шилүүсний хөдөлгөөнийг саатуулан ихтэй тусалж байгаагаа өөрөө ч мэдсэнгүй. Тулалдааны явц өөрчлөгдөв. Тулалдагчид бэлтэргийг доороо дарж хүнд байдалд оруулсан тул шүдээ тавьж орхив. Гэвч хоёр их бие биеэс үсрэм холдож дахин дайрагцахын өмнө шилүүс хүчрэхэг савраараа бэлтэргийг хан мөрөгтийг наалгадаж мөрний нарсыг хуу татан ясыг нь гартал урж орхив. Одоо архиж хүрхэх дуун дээр гомдгийн уйлж хаслах дуу нэмэгдэв. Тулалдаан удаан үргэлжилсэн тул бэлтгэрэг ханатлаа уйлж, дараа нь шин зориг зүрх бадрах хангалттай цаг байжээ. Тулалдааны төгсгөл рүү шилүүсний хойд хөлд дахин зүүгдэн зуусан амныхаа завжаар айхтар ширүүн архирав. Шилүүс үхжээ. Мөн гичи чон чих шархтаж суларсан байна. Бэлтэргээ инкрилэн өргөдөж урагдсан мөрийг нь долоох гэж орогдсон боловч цус их алдаж тамирцсан учраас чадсангүй. Тэр өдөржин шүнжэнгөө үхсэн дайсныхаа дэргэд арай ядан амсгаадаж хөдөлгүй хөвтлээ. Ихэн 7 хоногийн турш агуудаа хөвтөж зөвхөн усуухаар гадагш гарахдаа хөлөө чүү чамаа зөөсөн бөгөөд хөдлөх тоол нь их өвдөж байгаа нь илэрхий байв. Яванда шилүүсний махыг идэж барах үед гичин шарах эдгэрч анд явах чадaltaй болсон байв. Бэлтэргийн мөр өвчтэй хിവэр тул удтал хазганж яв. Гэвч энэ завсар ертөнцтэй харилцах харилцаа нь өөрчлөгдөжээ. Их итгэл төгс омог бардам явдаг боллоо. Амьдрал бол хатуу хэцүү бэх гэдэгт итгэв. Тулалдаанд оролцож атаад нь дайсны биед соёо шигтгсэн боловч өөрөө амьд үлдэв. Энэ нь түүнийг зоригжуулж урд байгаагүй зориг золбоог түүнд бий болгов.
Хурж хунахыг бүр байж, жижиг ан амьтнаас юр айхгүй болсон ч гэсэн аюул зовлон агуулсан үл мэдэгдэх зүйлээс урдын адил эмээсэр байв. Бэлтрэг ихийн хамт анд явдаг боллоо. Амьтныг хэрхэн барих алхахыг нүдээр үзэж биечлэн оролцох болов. Ийхүү аажмаар олдсны хуулийн нарийн учрыг ойлгож эхлэв. Амьдралд өөрийн юм, гаднын юм гэж хоёр төрөл байдаг ажээ. Өөрийн юмд бэлтрэг ихийн хамт хамаарах ба хөдлөх чадвартай бусад бүх зүйл гаднын юм ажээ. Гаднын юмс дотроо бас ялгаатай. Их бэлтрэг хоёрын барьж иддэг махчин биш. Амьтад ба жижиг махчин амьтнаас гадна өөрсдөө их бэлтрэг хоёрын барьж идэх ба эсвэл тэдэнд баригдаж идүүлэх дайснууд байна. Энэ зааглартаас олзны хууль бүрдэж байна. Амьдралын зорилго бол олз. Амьдралын мөн чанар бол олз. Амьдрал амьдралаар хооллоно. ертөнцийн амьд юмс иддэг, идүүлдэг гэж хоёр хуваагдана. Энэ бол чи барьж ид, эсвэл тэр чамайг барьж иднэ гэсэн хууль юм. Бэлтрэг энэ хуулийг тов тодорхой томьёолж дүгнэлт хийж чадаагүй юм. Тэрч байтугай энэ тухай бодооч үгүй. Дагцхүү энэ хуульд захирагдан амьдарч байг. Энэ хуулийн үйлчилгээг бэлтрэг хаяагүй үзв. Бэлтрэг ятууны ангаахаг барьж идсэн, харцаг их ятууг идсэн. Түүгээрч барахгүй бэлтрэгийг ч идэх гэж оролдсон. Дараа бэлтрэг том болоод харцгыг идэх санаатай байв. Шилүүсний зулцгыг идсэн. Их шилүүс нь өөрөө баригдаж идүүлээгүйсэн бол бэлтрэгийг барьж идэх байсан. Ийхүү бүх амьд ертөнц энэ хуулийн ёсоор амьдардаг агаад бэлтрэг өөрөө өргөн их амьд ертөнцийн өчүүхэн хэсэг юм. Тэрээр өөрөө махчин, зөвхөн мяраах, зүхтэж зайлдаг, агаарт хөөрн мисдэг, модон давирдаг, газарт нуугддаг, тэгээд заримдаа тулалддаг, эргүүлэн хөөдөг амьд махаар хооллоно. Хэрв бэлтрэг хүн шиг сэтгэдэг байсан бол амьдрал гэдэг цадаж ханахыг мэдэхгүй игээрл. ертөнц гэдэг цадаж ханахын төлөө нэг нь нөгөөгөө мөрдөж, нэг нь нөгөөгөө гөрөөлж, нэг нь нөгөөгөө идэж байдаг талбар, цус гол мөрөн шиг урсаж, харгас хэрцгий явдал, сохор аз, их адаггүй, эмх замбраагүй байдал ноёрхож байдаг талбар мөн гэсэн дүгнэлт хийх байсан биз? Бэлтрэг даанч хүн шиг сэтгэдэггүй, нэгтгсэн дүгнэлт хийдэггүй, тэхэх чадваргүй лээ. Өмнөө ямар нэг тодорхой зорилго тавиад түүнийхээ тухай бодож, түүнийгээ л биелүүлэх гэж хөөцөлдөхөөс өөр юм бэлтгэхт үгүй. Олзны хуулиас гадна суд хибэл зохих, судлаад дагаж мөрдүүл зохих өөр олон хууль бэлтрэгийн амьдралд байв. ертөнц бол гинтийн ярдлаар дүүрэн юм. Бэлтрэгийн биедэх амьдрал, түүнийг жолоодож буй хүч бол түүний аз жаргалын ширгэшгүй ундраг болж байв. Олзоо хөөж дахин гэдэг бол тэр чигээрээ цэнгэл мөн. Уур хилэн, тулалдаан сэтгэл хангана. Тэрч байтугай үл мэдэгдэх аюул занал нууцуд ч аж төрөн амьдрахад нь тусална. Үүнээс гадна амьдрал таатай сайхан юм олон бий. Гэдэс цатгалан, наран дээж үүрэглэн хөвтөх энэ бүхэн бэлтрэгт хөдөлмөр зүтрэлийн шам болдог. Хөдөлмөр зүтгэлэн ч баяр баясгалан гарч ирнэ. Бэлтрэг хүрээлэн буй дайсагнагч орчинтойгоо ив нийцтэй амьдарч байв. Түүний бэр чадал нь оволзож, баяр баясгалантай, эд хавтай аж төрч байлаа.